Хэргийн газрын үзлэхээр шатны ойролцоо толгоогоо зохихоор. Тэгвэл эхнэрийн өгсөн мэдүүлэл эргэлзээтэй болж таарлаа да. За энэ таны нөхөрт хийсэн задлан шинжилгээний хариу. Үхлийн шалтгаан гавал тархины гэмтэл мохоо хүнд жинтэй зүйлээр зохиулж, тархинд цус хурал үүсч, тархи дарагдаж нас орсон гэж гарсан. За тэгэхээр тэр шөнө яг юу болсныг та үнэн зөвөөр нь ярих хэрэгтэй байна. Би танд бүх үнэ хэлсэн шүү дээ. Тэгэхээр бидэнд хэд хэдэн ноцтой баримт байгаа. За нэгдүгürt та нөхөртөө уух юм хийж өгөөгүй, өөрөө юм уух гэж явж байгаа шатнаас унаад ань ирсэн гэж хэлсэн. Гэтэл аршааны шилэн дээрээс зөвхөн таны хурууны хий олдсон. За хоёрдугаарт та хаалга талж өгөөд эргээд хөвцсөн гэж хэлсэн. Гэтэл танаа нөхрийн хувцсан дээрээс таны өмсөж байсан үслэг халаадны эд хид хидэн ширхэг олдсон. За тэгэхээр 3 дугаарт танаа нөхрийн хумсны завсраас таны арьсны эд олдсон. Энэ бол тэмцэлдэж ноцолдсон нь тодорхой гэсэн үг. Тэгэхээр тэр шөнө танаа гэрт та хоёроос өөр хэм байсан? Өөр хүн байхаагүй. Хүүхдүүд маань өвөө эмээх рүүгээ явчихсан байсан. Нөхөр маань нэлээд согтуу. Түлхүүр олохгүй байна гэхээр нь чи одоо бас л ууц юм. Мосаус. Түлхүүрээс. Нарийн миний түлхүүр байдгүй. Маа хөрөгчөд чинь ганц хүүтэн пиа байна уу? Юуны чинь пив? Маа энэ аршааныг уугаад унт. Чи одоо маргааш амтан болох юм биш яах гэж ингэж их ууд. Чи одоо хинтэйгээ чатлаа юугаа устгаад байгаа? Би юугаа устгадаг юм? Содда. Шинжээч улаан ангид кино.